За сайн байцгаана уу? Өнгөрсөн 94 дэх удаагийн топик дээр CE 5152-ыг хитэн бичих ёстой байсан талаар бүгдээрээ харцгаая. За 5152 бол их өгөгтүүд за ихтэй тохирох үгийг нөхөж бичдэг байгаа. За 51-ийн маань хувьд болохоор ширүүн мөн буюу яг амьдрал дээр ихэвчлэн бид нар ашигладаг зүйлсийг одоо 51 дээр оруулж ирдэг. Жишээлбэл одоо ямар нэгэн тунгари буюу дугууланд одоо хүн хайх мууз эсвэл багш руугаа имэйл бичих, найз руугаа текст бичих, за эсвэл хуриманд уриулах тий, эсвэл гэрийн найрт урагдах гэх мэтчлэн иймэрхүү илүү амьдрал дээр бид нар ялцчгүй бичдэг амьдрал дээр автор тиймэрхүү жишээнүүдийг оруулж ирдэг байгаа 51 нь. За энэ удаагийн топик дээр ч гэсэндээ сайн харах юм бол 51 нь яасан бэ гэхээр багш руугаа имэйл бичиж байгаа. За имэйлийн гарчиг буюу 제목 교수님 마이클입니다. 네, 자, 마이클 게 되실지. 자, 교수님 안녕하십니까? 한국어학과 3학년 마이클입니다. 제가 다음 주 한국 문화 수업에서 첫 번째 발표를 하기로 했습니다. За дараагийн 7 хоног Солонгосын төгс судлалын хичээл дээр 첫 번째 발표 гэхээр хамгийн ихэнд одоо гараад яаж ийн ихтгэл тавихаар 하기로 했습니다. буюу болсон гэж байна шүү дээ. 그런데 гэж байна те. 기날 병원에 갔다 와야 해서 за энэ дээр хараа ав아야 해서 그런데 тий учир шалтгаан тайлбарлаж байна. Тэгвэл яах юм? Энэ учир шалтгаан тайлбарлаж байгаа бол энэ арт нь илго гаттаё гэсэн дүрм орж ирдэг тийм ээ. За тэгвэл энэ дээр хараа эмнэлэг рүү яваад ирэх учраас 30 минут орчим 30분쯤 тэгээ хоцрох юм шиг байна гэдгийг энэ дээр бичих нэ штэ тий бид нар ч гэсэн монгол хэлээр багшааны 30 минут хоцрох юм шиг байна шүү гэд хэлдэгтэй адилхан. За тэгвэл энэ дээр юу гэж хэлэх вэ гэхээр багш нь 늦을 것 같아요. За энэ дээр багштайгаа имэйл бичиж байгаа юм чинь энэ дээр хүндэтгэлийн хэлбэрээр бичин тийм ээ 늦을 것 같습니다. За өөрөөр хоцрох гэдгийг юу гэж хэлдэг? 지각 гэж хэлдэг те 지각 하다. За тэгвэл бүгдээрээ яг хоцрох нь биш хоцрох юм шиг байна гэж байгаа учраас 읽고 같아요 аав те 지각할 것 같습니다. доотлол дээр нь бүгдээр үргэлжлүүлээд уншия. 괜찮다고 하시면 좀 늦게 발표를 하고 싶습니다. буюу зүгээр гэвэл те 좀 늦게 гэхээр вэ жоохон хойгуур ихтгэлээ тавихыг хүсэж байна. За тэгвэл энэ дээр ясан 첫 번째 байсан бол энэ дээр жоохон хойгуур тавихыг хүсэж байна гэж штэ. тэгвэл 제가 다른 친구와 буюу би өөр хүнтэй найзтай 순서 гэхээр үе дарааллаа. Тэгэхээр яаж яа энд асууж гэн те. асууж байгаа бол бүгдээрээ яах юм? асууж агаад өрмийг оролцуулж өгнө. 바꿔도 됩니까? 바꿔도 됩니까? асууж байгаа өгүүлбэр тийм ээ. Тэгэхээр бүгдээрээ заавал асууж байгаа өгүүлбэрийн дүрмийг оролцуулна гэсэн үг тий. За өөрөөр болохоор 바꿔도 되겠습니까? За энэ хаалтны гадаа угаасаа асуултын тэмдэг байгаа учраас бүгдээрээ энийг бичихтэй асуултын тэмдэгтээ бичих шаардлага байхгүй. За 바꿔도 되겠습니까? 지하 바꿔도 됩니까? 정말 죄송합니다. За ингээд имэйл маань дуусгаж байна. За имэйлдээ өөрийнхөө хоцрох юм шиг байна. Тэгээд өөр найзтайгаа дарааллаа сольж болох уу гэдгийг асуусан байна. За 51-ийн хувьд болохоор эдгээр үгнүүдийг бичсэн байхад бол ерөнхийдөө бол оноогоо авчих бүрэн боломжтой гэж үзэж байгаа. За 52-ийн хувьд гэх юм бол ямар нэгэн сэдвийн талаар тайлбарлахдаа арай өөрөөр аргуудаар тайлбарладаг. Жишээлбэл нэгдэх нь хоёр дахь нь гурав дахь нь гэх мэтлэн шалтгаан тоочж тайлбарыг өгч болно. Эсвэл харьцуулт хийж тайлбарлаж болдог тийм. За 52 маань 51-ээс арай илүү амархан буюу бид нэр энэ дотроосоо хинт авах боломжтой буюу энэ дотор нь орох үгнүүд маань энэ их дотроо явж явах бас бүрэн боломжтой байдаг. Тэгэхээр бүгдээрээ ихийнхаа урьдлын хойтлын үгнүүдийг сайн унших хэрэгтэй буюу тэндээсээ үгээ олох магадлал арай өндөр байдаг. За 52-ыг харах юм бол хабун гэхээр чи юу лээ вар те цэцгийн варыг хэлж байгаа сав те. За тэрэнд ургамлыг ургуулхад ус зөндөө одоо хүчрэх юм бол ургамал маань сайн ургаж чаддаггүй гинэ. За энэ дээр хардаа 왜냐하면 буюу яагаад гэвэл гэдгийг ингээ орж ирж байна. Учир шалтгааныг тайлбарлаж байна. Хэрвээ энэ 왜냐하면 гэсэн үг орж ирсэн л бол артталт нь заавалчгүй 기 때문이다 гэсэн дүрм орж ирдэг. Яагаад гэвэл тийм болохоор тий. Тэгэхээр бүгдээрээ энэ үгийг харах юм бол 52 дээр цааш та энэ маань ардаасаа заавалчгүй гидэмүнида буюу учир шалтгаан тайлбарласан дүрмийг ардаасаа дагуулж орж ирдэг гэдгийг анхаарч агаарай. За энэ дээр болохоор 희귀물이 너무 많으면 식물이
부리가 за энэ 부리 гэдэг маань болохоор юу юм? Үндэс тийм ээ. За тэгэнгүүт хэрвээ 부리가 гэд бид нэр ерөнхий утгыг ойлгож байгаа хэрнээ тэр одоо ургамал маань одоо муудна гэсэн үгийг бид нар мэдэхгүй байж болно тий. Тэгэх юм бол дахиад үргэлжлүүлээд ихээ унших хэрэгтэй. За энэ дээр 부리가 섞지 않게 하려면 물을 두기 전에 гэж байна тий. Тэгэхээр ургамлын одоо тэр үндсийг согта гэдэг энэ үг маань өөрөө муудах гэсэн үг ялзрах. За тэгвэл энэ дээр сог지 않게 하려면 гэд энэ үг энэ дээр орох үг маань энд ороод ирсэн байна. За сог기 때문이다. За ерөнхийдөө ингэ бичсэн бол бүгдээрээ оноогоо бүрэн авч чадна гэсэн үг. За энэ дээр хараа и даагаар төгсөхтэй тий. Тэгвэл сог기 때문이다. За өөрөөр яаж бичиж болох вэ? За сог기 때문이다. 속을 수 있기 때문이다. За өөрөөр бас яаж бичиж болох вэ? 석기 쉽기 때문이다. ямар ч гэсэн энэ урталт нь 왜냐하면 гэд ороод ирчихсэн байгаа бол бүгдээрээ заавалчгүй 기 때문이다 дүрмийг ашиглаж бичих хэрэгтэй байсан байх нэ энэ дээр. За ингэж бичиж болж байна. Энэ дээр ингээд энэ гуравтай төстэй ерөнхийдөө 기 때문이다. Тэгээ согда гэсэн үгээ авсан бол оноогоо ер нь бол авч чадах байжээ. За үргэлжлүүлээд унших юм бол бүрийгээ сог지 않게 하려면 буюу энэ дээр хардаа муудахгүй гэвэл гээд энэ хэсгийн хинт орж ирсэн. За одоо энд дахиад хинт орж ирж байна. 물을 주기 전에 буюу ус өгөхийн өмнө 희귀 상태가 어떤지 살펴봐야 한다. буюу хөрш орооны байдлыг ямар байгааг бүгдээрээ харах хэрэгтэй гэж байна. За тэгвэл 희귀 젖어 있는 경우에는 물을 더 이상 тэгээ 젖어 있다 гэхээр нойтон байгаа тий нойтон байгаа тэр тохиолдолд 물을 더 이상 гэхээр усыг дахиад илүүтэйгээр 주지 말고 за энэ бол 주다 буюу 주지 말고 그랬으면 되나 물을 주지 말고 тий. 자 өөрөөр юу гэж бичиж болох вэ? 주면 안 되고 주면 안 되고 за энэ хоёроос ингэж бичсэн бол бүгдээ оноогоо авч чадах нэ. За 희귀 마를 때까지 буюу хөрш ороо гацтан хүлээж агаад өгөх хэрэгтэй. За энэ дээр бол өгөх үгнүүд нь энэ дээр ч хинтээр орж ирж байна. Энэ дээр ч хүлээж байгаад өгөх хэрэгтэй гэсэн үгээр орж ирж байна. мөрөлжүүдаа гэдэг үгээ бүгдээрээ бичих хэрэгтэй байсан байх нэ. За 52 53 маань иймэрхүү байсан. За дараагийнхаа бичлэгээр 53 болон 54-ийг хэвэн бүтлэх хэрэгтэй байсан талаар утга бичлэг хийгээд оруулнаа. За тэгээд манай топикийн 7 сарын тактикийн сургалт бас зарлагдсан байгаа. Та бүхэн топик зугаад өндөр оноо авахыг хүссэн оноогоо авахыг хүсч ивэл манай тактикийн сургалтанд бүртгүүлээд өөрийнхөө хүссэн оноог авах бүрэн боломжтой байгаа шүү. За дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.